цай тэмцээний салхийг хагалж улаан хэсэгдэр Улаанбаатар дээд сургуулийн UBU спорт тим амар болно гэж мэддэг. Бүр шоконд ороод бүр яахаа мэддэг юм хэлсэн ёо. Дөнгөж очиад бол амжин л гэж бодож ирсэн л та. Юмнуудаа яг тал талд бэлдээд хийцэн байсан болохоор очиод ухсраад бүгдийн боохын боогоо тавлахын тавлаад такси дэд очиод суглаа суулсан чинь хамгийн ихний зооны ихний тоглолтыг суулцсан. 2 1 пик сагявна. ийм юм тэгээд чи өнөө юу ч бигүй байсан. Одоо бүр ийм би чи дараа нь тэгээд үзэж шөөс дуудраг байгаа чи ийм юм хийж байна. Улаанбаатар дээд сургуулийн UBU баг гэд дуудсан чинь гаргач хэцүү зүгээр хоосон юм гаргаад тавих хэцүү. Энэ удаагийн 2009 оны үндэсний Европын тэмцээнд оролцож байгаа ийм одоо хүсэл сэтгэлээрээ бүрдсэн ийм залуучууд байгаа. Амжилтаа ороод ам там цаана энийг үзлээ гэжсэн жил яг тэмцээний үед бүтэхгүй юм шиг болоод эрэнгөт сэтгэл амар гомдчихсэн. Ийм олон сар сэтгэлээрээ ингээл хийгээл явжсэн тэр мөрөд нэг өдөр дотор нурна гэхээр үнэхээр их ойлгосч байгач амар гэж байна. Энэ 2009 оны Робконы тэмцээний дөрөв нь хурдан гараасаа гэж яг дотор нэг ямархуу дөрөмтэй ямархуу тийм тэмцээн болох л да энэ жил гэл зунжангаа хүлээсэн. Тэгээд 9 сарын үед интернетээр цацагдсан байсан. Тэгээ үед бага бүрдүүлж эхлээд хаяа цуглаж нийлж агаад яриад ингэж хий тэгж хий гэж яриад яг эхэлж явах үед л бас их гоё байсан.
Би маргааш тэгээ одоо бэлнэр Бэлнэрч байгалах л та. нэг 6 хараатай дугууны жижиг хараад юм шиг шүү дээ. Тэр баг таарах юм шүү. Бараг таархалах ер нь жижиг хамгийн жижиг нь л нэг иймэрхүү л байгаа шүү дээ тий. Тэгээ нэг аялагч робот нэг гол үүрэг гүйцэтгэх бөмбөр зохино. Тэрийг ямар байдалтай хийх үү? Экскаватор нэг машины ачаан дээр гардаг шүү дээ. Эхлээд урт талаараа өөргөө тэгээ явж байгаа хойтлоо бүс өөргөө гарчдаг. Тийм маягтай хийд юм уу? Альс шууд том оортой шууд танк шиг шууд өөргөө гарчдаг хийд юм уу гэл. Тэр загвараа гинжтэй хэсгийг гаргасан л та. Танкны л зарчмаар л ажиллана гэсэн үг шүү дээ. Бүр анханасаа 10 сарын үед баг бүрдүүлэл эхэлж хахад сургуулаас нь жоохон зарлал ч юм уу нэг тиймэрхүү юм тараагаад 10 дүнтэй болцсон байсан л та. Тэгээд дундаас нь хүмүүс зөндөө гарсан л та. Яг спонсор хайх явцад бид нэр чи олон газраар явсан. Ер нь 40-од компаниар явсан баха. Тэгээ өдөр болгоно л 3-4 газраар ордог гэсэн. Энэ жил бол яг хуу санхүүгийн хямрал орон даяар улс орон даяар яачаад байна тэгээд бүгд л тийм л хариу өгчлээсэн л та. Гурван сарын 13-нд хүүт болсон. Яг хүүг төрөхгөл чинь юу робкон руу очих тэгэл хажууд нь хоол цагныг л байхгүй болохгүй. Тэгээ би нэг хэсэг нэг 2-7 хоног бараг очиг баха. Багийнхан дээрээ Ер нь спонсоргүй ер нь худлаа болж байгаа хэл гэж бодсон баг л та. Тэгээд нэг хэсэг ганцаараа байсан л та бас нэг хий тоног. Ялалт ялагдал этгэл найдвар баяр хөөр дагуулсан эдгээр он жилүүд Монголын техник сэтгэлгээтэй залуусын хувьд амжилтын гарааны он жилүүд байлаа. Нэг өдөр ингээл зурд үзсэн чинь Апкан яж байгаа хаа. Би уусаа багасаа боддог гэсэн. Их дээд сургуульд орвол энд орж боломжтой байна да. Ингээд миний бяцхан мөрөл боллоо та. Энийгээ заавал биелжил гоё явах та гэж бодоод явдаг гэсэн. Нөдлийн төрөөс тэмцээрээ Бокомоны тэмцээн бас үзчихлээсэн. Тэгээд айгуу сайхан шүү дээ юм бол тэгээд. Яг миний одоо миний сурж байгаа мэрэгчлээ бас айгуу холбогдсон. Програм хангамжийн мэрэгчлээ сурдаг л та. Тэгээд програмаар бичин тэгээд үр дүн бол компьютерын дэлгэцэн дээр л харагддаг. Өөрөөр бичиж байгаа програмыг нэг хөдөлгөөд чипэн дээр шараад програмаа шараад детальч одоо шараад тэгээд тэрийг амьлуулад одоо робот болгоод явуулдаг ч юм уу тиймэрхүү зүйлийг туршиж үзсэнсэн нэг боддог гэсэн. Орсны яаж мэт юм. Эхлээд яах юм шүү. Нэг өдөр манай ангийн хөлт би робконд явдаг гэсэн тэгэхээр итгэхгүй за читээ хотлоо яриад тэгээ гайхацгаахгүй. Яаж яагаад эмгтэй хөлт байхгүй. Тэгэл за надад очно гэж би хэлий намайг авах нь голох нь яах нь гэж бодоол. Тэгээд авьяастай дараа нь ярилцж байгаа. Өдөрөө багаар шинэ баг газар цаг докторлоо тэгээ уулзж байгаа. Тэгэл цаашдаа нэг баг болол явсан л да. Бодож байгаа л найлтаа гараал ярьсан. Тэгэл ярьсан за аюушах байна уу гээл дуурганд жаахан сандраал байна би тим хүүхэд юу тим программаар сайн биш ч гэсэн юмдаа хийхдээ жаахан гайгүй танаа багтаа авч болох уу гээл гэсэн чинь за болноо юу гэсэн маргааш хөдөргээл тасч. Тэгээд сэтгэлдээ жаахан баярлал байж байгаа л тэгэл маргааш ч очиж уулзаал. Тарцнаа. Тэгэл анхны өдөр очиход л манай баг жоохон тиймэрхүү байсан. За яанда ийм байт юм багтаа гэж тал юу ч мэдэхгүй юм чинь. Хэдэн багт вэ? Юу баг чөлөөхгүй ойлгохгүй байна. Ойлгохгүй наа. Програм нь том гэсэн. Ойлгохгүй надаа ямар хамаатай. Манай багч нь Улаанбаатар дээд сургууль байгуулагдсанаас хойш ер нь хамгийн анхны робконы баг нь шүү дээ. Тэгээ ингээд шинэ баг бүрдүүлээд ороход энэ бусад багуудтай адилхан тэнцүү энэ хэмжээнд явахын тулд бүгдийг эхнээс нь сурах шаардлагатай байсан. Энэ электроникийн талын ийм чип мипиг манай сургуульд одоо програмчлах боломж муутай байдаг байхгүй. Тэгээ тэднийг тэр болгоны чинь бид нэр өөрсдөө сурж байгаа юм чинь.
ээж автаа ярьж чад нэг иймэрхүү бол болоод байна. Тэгээ одоо цаашдаа яах вэ гэд. Тэгсэн чинь айгүй дэмцэн л да манай ээж аав ирч тэр манай эхнэр ч тэр айгүй сэтгэлээр дэмжил. Тэнгүүд л тэгээ шуудрал арчих. Чамаагүй ирч өвчтэй юу ч хийнэ гэсэн сэтгэлтэй л арчих. Эхний ээлжин заах спонсор болтол бүгд юмнуудаа хийж хагаад юмнуудаа эхлээд хийж илвэ тэгээд дижитал спонсор болдох гэд. Сансарт бодволд байр төрөслөл өөртөөсөө нэг эдийн засаг гаргаад эхнийхэн сарынхан төрөөсөө гэдэг үгэл эхлээд байранд оруулан ингээл ажиллаа. Хамгийн анх 10,000 нээлсэн байхгүй байрны мөнгө олоод за яг хөтэ миний мөрөөдөл би мөрөөдөл хамгийн мод зориулахгүй өөр юугаар зориулах вэ гэж. Төрөөсөн 60 тоос ихтэй харанхуу. Тэр үедээ бид нарт жижигхэн санагддаг байсан л да. Тэгээд очисон чинь суух сандал байхгүй. Юм хийх ширээ байхгүй. Машин портер ч юм уу тийм унааны мөнгө яах бас хэцүү байсан л да. Дөнгөж бодвол төрөөсөлдсөн байсан болохоор дахиад нэг машин шинэ мөнгө гаргана. Эсвэл нэг найз нөхдийнхөө машиныг гуйхаар бензиний мөнгө гэдэг ч юм уу. Тэгээд бид хэд 4 замаас сансар хүртэл үүрээд ээлжлээд зөөцөлтөө. Тэгээд төв зам мам юу гэдэг хаа хамаагүй газраар үүрэл алхацсан. Тэгээд зүгээр тэр үед бүх хүүхдүүдийн сэтгэл нь амар тийм болно гэсэн айгүй тийм цаашдаа ирмэлцэлтэй тийм байсан л та. Тэгээд тэр сэтгэлээрээ л бүгд зөөцсөн л та. Энэ буухан байна. Аваа. Тэр зузаа энэ ачаа. Зузаа байна. Бид нар тэгээд материалуудаа хийх материалуудаа болохоор зарим юмнууд нь болохоор одоо өөрсдөө бас нэг баг зэрэг мөнгө гаргаад зах дээр очиод захын вагон дээрээс юм тэгвэл хэрэгтэй юмнууд юу байна гэж үзэж байгаа л хэрэгтэй юмнууд бас хөвд юм байна. Тэгээд бас одоо нөгөө төмөрийн хог гэж үздэгтэй. Тэн дээрээс бас очиж бас хэрэгтэй юм бас олж исэн. Тэгээд нөгөө аялагч робот гэдэг чинь нөгөө нэг дандаа гинжээр холбож дандаа гинжээр явах үед ангин гинж яваад тэр гинж өөртөө хогон дээрээс олж хийжлээсэн л та. Тэгээд бас айгүй хэрэгтэй юмнууд бол энэ хог дээр бол маш их байдаг юм билээ. Гинж олчлаа шүү дээ. Баг боолтнууд байна. Зөрчсөн. Гоё юм бас шүү. Тэмцээнийхэн дүрм дээр нугаас нь дэшээ шаттай дэшээ шатаар гардгаар тийм робот одоо тийм танкын хэлбэртэй тийм гэж ярилцаад. Зэвний тос босонд хийж гайгүй ч юм уу. Тэгээд мэдээж тийм байхын тулд гинжтэй хань гинжтэй байхын тулд тэр гинжийг хөтлж явах тийм араа байх шаардлагатай. Тэгээд тэр араа хийхин тулд бид нарт бас нэг худалдаад өөрсдөө авчих ихлээр бас нэлээд тийм. Айгүй олон ширхэг авах хэрэгтэй болчиход дээ. Тэгээд тийм болохоор бас өөрсдөө барыг хийгээд тэр материалаа тэр нэг сантехникийн өөрөө гэж байсан тэр бодвол гэдэг жисэн дээ. Тэр өрөөнд дотор нэлээд ухчихсан чинь нэг тийм зүг яг тэр таарсан зүцантай тийм төмөр гарч ирээд. Тэгээд тэрийг зороол ингээл хараада бүгдийг хийсэн тэгээд. Сэгчэн шилээд байна. Тэгэл дөрдөө байна шүү дээ. Тэгвэл аим үсгэнэ. Нэг хэцүү мань болохоор нэг ботолч нэг гэрлэн жоохон бүтэхгүй. Валт нууч юм да. Валтын эсгэж шил зүгээл. Садлаа өргөж байгаа. Тэгэл ажилтаа орол тэгээд нэг маск зүгээр бас нэмэргүй. Ингээ ховт ийш миш орж мараад шинэ унтах гэж хатаж халтгаал. Тэгэл нэг панда зүүдэг улаан панда. Тэрийн зүгээр яг эд ажлаа хийгээл дундаа арчгаал. Амар бөхчөн бол агаар байхгүй болоод тэгэл тэр дотор чинь би ингээл бачуураад
дуулчин дээр нэг яг тэр үед чи араа их хийдэг гэсэн. Яг төмрийн үрц хаас айгу. Тэгээд тэнд бол энэ айгу бүрхэлсэн л та. Тэгээд араагаа дуусаад бас нэг өөл хэсэг гарна да. Тэрийг ингээл нүдэшлээ авч иж өөлөхгүй бол харагдахгүй. Тэгэл ингээл өөлөөл ингэжсэн чи харин өдрөдлөх гал юм харчих. Тэгэл таахгүй байсан юм уу? Энэ яавал хийстэй гэж өмнө зөндөө орц. Тэгэл ингээл ухаал ингээл хайцсан. Тэгэл байж тэгэл маргаашнаас нь болтгоо ерөөс ингээл сургууль руу явах гэсэн чинь замаа хардв. Амар тод нартай. Нэгс замаа харахгүй ингэж яваал нэлмс гоочвал. Хажуур гасан мөсөнд яагаад гэж та. Тэгээд нэг сонин сэтгэл төрөлх юм бол ингээл яваал. Бүр болохан байгаал имдэд үзүүлсэн өтер. Тэгэл мэдээ алдуулаад нэм үтэн зүгээр ингэж байна. Зүгээр ингээл тэгээ сүлд нь ингээл харьцаж байна. Ингээ болцсноо гэсэн чинь сүлд нь болцсон гэж аахгүй. Тийшээ. Тэгэл нэг жижиг нь төмөрөө өрчсөн. Тэгэл тэрнийг мэдэхгүй би үүн ингээл нүдээ ингээ байхаа ухаж байгаа бүр чайс нь оролцсон байл хараагүй болох гэсэн. Төмөрөө өрцсөн ороод тэгээд хоёр газар ингээд жижиг төмөрөө өрцсөн ороо шийдээд одоогор бол тэр шархлаатай болцсон юм. Бид нэр чи анханасаа нэг юм хийж байгаа л одоо мөнгөгүй болоод тэрийг хийхээ болох та. За тэгвэл энийг төр орхич дараагийнхаа амийг хийгээл. Тэгэл дараагийнхаа амийг хийжсэн чинь тэр нь дахиад нэг материал дутангуул нь. За энийг үлээ тэгвэл тэр өөр юм хийжээгээд. Тэгээд дахиад нэг өөр юм хийгээл. Тэгээд энэ тийм дандаа юм дутуу юмнууд гараад ирсэн. Тэндээс наадхаас уртыг ийм дадаа хийж гэдэг юм шүү дээ. Тэрний яг өсөрсөн. Нэг 1 см. Дөрмийн бол. Жижигэн хэцүү асуудал байсан л яг ингээл өрөм хуурчлаа гэхэд дахиад өрмөө авах гэхэд мөнгө байхгүй ч юм уу тий. Тэнгүүд дахиад ажиллаа алдах хэрэг гарна. Энд бүдүүн болчлоо тий. Нийс өөр нарийнх. Өөр юм харьцсан мөрцний багтаа. Халаа тий. Яа. Олон газрууд төр байгууллага дээр орж үзсэн. Саналтай байл ингээд бидний дэмжээч гээд спонсор бүтэхгүй асуудал төр болоод одоо юу гэдэг жоохс жоон шантрах асуудлуудаас үүсчлээсэн л. Спонсор бүтэхгүй байхтай би нэг хэсэг бас энэ зайн бүтэхгүй байна да. Нэг л аим цаглаг хийн байгаал. Тэгээд манай багийн халах чинь тэгээд аим нэгэнд гүрээцсэн. Ямар ч хийд дуусна гэж байгаа байхгүй. Захарчаад нааш сургууль дараа. Сургуулиас энэ жил анханасаа бид нар ерөөсө тусалцаа авахаа болий. Өөрсдөө спонсор олоод өөрсдөө байрандаа өөрсдийнхөө ухаанаар хийгээд сайхан чадaltaй оролцъё. Тэгээд сургууль дээр нэр хүндтэй болъё гэж бодож ярьжсэн.
Тэгсэн чинь сүүлдээ бүр болохоо байгаад Сургууль санал тавьж үзээл. Одоо бидний дэмжээч. Одоо угаасаа цагт болчлоо. Бид нэгсэн тэгээд солонгос хэрлүүд манай дэмжиж байгаа гэсэн. Зааланд оруулж ирсэн. Подолчин дээр яг тэр үед чи араа их хийдэг гэсэн. Яг тэгэл төмрийн үрц хаас айгу. Тэгэл үнэртэнгүйч төмрийн айгу муухан үнэртэй. Тэг мэдээж уушиг дотор ходоод алжлага багтай. Тэгэл жижигхэн цонхтой цонхоор нь тэгэл агаар орохтой гүйтээд. Сургууль дээр бол харин шал ондоо гоч тэ тэр том зэлүүд айгу гой ууж явах заалан ч сэтгэхэн ч гэсэн шал ондоо. Эсвэл энэ дээр юу сайн? Тийм эсвэл Бодвол нүүж орчоод бид эхлээд байгаа юм харсан чинь уул хийх материал мод бүгд байсан. Тэгэхээр нь бүгдээр эхлээд энэ уулаа хийчи байгаа юмараа гэд. Тэгээ уулаа хийцэн. Сургууль руу нүүх болсон чинь уулаа гарах гэсэн чинь хаалгаар нь багтдаг. Тэгээд уулаа гэс задлаад тэр ч яг уу дорн буцааг янзлж байна. Хоёр ширээгээ ихлээд орлоо.
Том зааланд орсон ч ярина. Гинт огцом дээшсэн юм шиг санагдсан. Ер нь бүх юм боломжтой юм шиг л санагдчихсэн. Тэгээ урам орсон. Gonna leave me here forever, and I'm gonna be waiting for you forever. You wanna see me here forever, and I'm gonna be waiting for you forever. You think so? That's not so. Love won't be waiting, waiting, waiting ever, 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 ever. A sound сайхан гарсан шинэ хамтлаг. Дуу музик гоё. Тийм намуу, янгалаг. Тэгэл хамтлагаараа сонсох дуртай ярина. Тэгээ баг A sound-ийн Forever гэдэг дуу бидний баг тийм байнга сонсдог юм аа те. Тийм дуу болоо. Тэгэл ажиллаа хийгээл, юмаа хийгээл жоохон стресст нь тэр дуугаа чангалаа тавингууд нь бүгдээрээ нэхгүй. Дуулаад салгаа хадаад зитгсэн гоё дуулаад. Дуулаад тэрнээс уран зориг аваад тийм л гэсэн. Сургуулийн дээд зааданд вайрлсаар интернет ордог байхгүй. Тэгээ ганцоогийн картыг хийгээл интернет рүү ороод тэгэл бусд орнуудын роптыг үзэл хангааж байгаа. Үгүй. Яг амьд юм шиг хөдөлтөг хорхоо морхож хийцэн чих шиг могоо зогоо хийц нөгөөдүүл нь босч мосаад янз задлал. Амьдралдаа баг төсөөлөхөргүй юм уу таахач. Тэгээ бидний одоо хийж байгаа юмны хажууд асар нүсэр том их хөдөлмөр асар их тооцоо юм шиг санагдаж байгаа. Гэтэ мэдээж тэрийг хараад тийм болно, тийм хийдэг чаддаг болно гэж зорин өгөхөөс мэдээж хизээч юм болохгүй дэ гэж сэтгэл санаар унах асуудал байхгүй. Бид нар чинь тэрийг чинь тэгэл хийгээлс ерөөс хөдөлж амьд өстой Пиноко гэдэг шиг тэгэл амьлах үгүй мэддэхгүй тэгээд хийгээл яаж яах бид нар чи өмнө ерөөсөө тэгж роботтой хөдөлгөж үзээгүй. Тэгэл ингээл хардсан чил нэг л тэр хоёр хацар зүрх хараа тавил ингээл хөдөлгсөн чинь зүгээр янз харагдчих. Тэгэл амьлж байгаа юм шиг өдөө хүртэл хийсэн юмных нь үрдэн жоохон ч санагдлаа. Хамгийн анх одоо явуулах гэж байгаа юм шиг гоё юм байна. Тэгэл ганцыг оцсон дээр бичиж байгаа л. Зүгээр нүдэрээ харах бичлэгнээс харах хоёр ч бас шал ондоол хэлж шин. Бичлэгнээс бол бүр гоё ч яваад байгаа юм шиг. Гасаа би нэрээ. Хөөх ийм гоё юм уу? Хэрвээ бүрэн гүйц дуусчих юм бол их гоё юм байсан да. Тэр үед бүгдээрээ нэлээ өдрөг болцсон байсан.
нар ч нэг подолдох дамнуур байхгүй, доод тавцанг нь хийх юм байхгүй, нэг материал байхгүй. Тэгэл шууд 50 см гэсэн тэр дотор нь багтаана гэдэг утгаар шууд гой хөнгөн цагаалдангууд тэрнгээр аялагч рофт хийсэн байхгүй. Сургуулиас мөнгө өгөөд тэгээд энэ тэндээс хэрэгтэй шаардлагатай гэсэн юмудаа шууд аваад мм илүү байх том. Тийм ээ. Дамнуур гэдэг юм байгаа шүү дээ. Рофт аялагч рофтоо дээр нь тавьдаг дамнуургаа хийгээд тэгээд туршаад үзсэн чинь тэрэн дээр бас нэлээд жоохон томцсон, өндөрт цэцгсэн. Тэгээд тороостой нэг сул тороос тучаас тэр өндөрөөр нөгөө тороосондоо тулаад ингээд жоохон өршөлтэй. Яаж ч хасах юм л. Юу? Хоёр талаас нь нарийсгаж. Өөр орцсон гэдэг чинь наач асуудалтай юм шиг. Яг тэгш байхгүй л дээ. Тэгээд асаах өндрийг харж ижил юм шүү дээ. Тэр өстө хамгийн харамсалтай л эсэл та. Гинчтэй ч асар их хугацаа мөнгө төгрөг тэгэл бүхэл юмаа зарцуулсан хамгийн л сэтгэл зүрхэнд тийш шингэсэн байсан. Манайх шиг ингээд шат руу ингээд шууд гарчгаар рофт төвшөө байгаа бол угаасаа сенсац олондоо гэл тэрэнд та хамгийн ихтгэл нэдэр хэвчээсэн чи. Тэгэл тэр нь орхоо байцаарч ямар хэрэг байх вэ? Тэгэл хачим болж байгаа юм чи. тэгэл далийн орчин бол уушаар байхгүй шүү. Хинтэй. 13 төрөөл их нөхдөг налга авчих واخ. Тэгээд налаагаас явсан л та. Тэгээд өглөө налаагч яг офицеруудын ордноос 35 км байдаг. Тэгээд автобус нь айгүй удаа явдаг байхгүй. Тэгээд салглал. Тэгэл буцаад явхад бол дор хаяж 2 цаг л. Тэгэл хүн пик дүүрэл тэгэл бараг 2 цаг гарan зогсоотой юм шүү. Цаг хугацаанд нэр үнэхээр хурдан өнгөрт юм лээ. Дэндүү хурдан өнгөрт юм лээ. Юугаа ч хийж амжааг байх чинь гівэн 4 сар болцсон. Нэг сар л байгаа л та бидний машина хийсэн хугацаа гэх юм бол Яг өдрөөр ажиллаж байгаа зүйл рүүгээ цаг хугацаад явчихтаа тэгээд сонох манах асуудал үүсэл. Уг нь 21 хоногийн чөлөө авчаад тэгээд тэмцээн болтол би ерөөсө 3 хононы тэрнээс бос өдрүүд нь орой нэг 9 сар болтол юм хийчээд харьжээ гэж тохирсон байхгүй. Тэгсэн чи тий тэгээд тохирсон чи юу 12 тоноо яваад гэсэн. Шинэ жигээ хоноо л юм хийж н очингууд тэгэл тачигч байж. Яаж угаасаа зүгээр явахтай төрөөд сарч болоогүй өмнө чинь тэгээд аав ээж хоёр настай хүмүүс тэгээд унтаад өгн шүн тэгэл ганцаархнаа босол хөвгтэй хориолол нэтэр болгоч мэдээж хэцүү л байна. Тэр болгонд загнан тэгэл аргадах гэж бас аваа хэдэн цаг байлаа шүү дээ. Цагаан уулын дээр бүр зам машин дондор чамаас үрж би гарлаа. Цагаан орхоод гарсан цаасаа шуураад арсан чиний цэцэг унгаад алдсан. Хөрөх газар ходоод хүсэл сэтгэл хөөцсөн чамаас ирсэн дуудаад чихэн нэрхүү зэрсэн миний юмас ирсэн харцыг харсан. Өсвөл рүү их ядардаг юм байлаа. Тэгээд нойр хоол
бол бараг л мартаал те. Хоолчгүй заримдаа унжгүй байдаг. Яг хоолныхаа асуудлыг зохицуулах айгүй хэцүү байсан л тэгээд мөнгө айгүй бага үлдчих гээд Хэдхэн хоног үлдсэн. Тэгээд юм хийх гэсэн чинь бүгдээр нь ядарсан нормацаа болсод мөнгөгүй тэгээ хооллоо яаж зохицуулт юм бэ? Тэгээ Баатара их чин төмөр замд байдаг. Хичдэрээ очингоо нэг шөнө идэх хоолоо хийгээд ирдэм билүү гэлээ явсан байхгүй. Тэгээд Баатар хоолоо бариад дөнгөж орж ирэл. Яг тэрний өмнө бид хоёр үлсээд нэг билээ олж илээ аваад хоолцсон байсан л та. Тэгсэн ганц зэрэг очиж шууд хоолыг онгоолгоо дийл хэлтий. Тэгээ тэр үед ганц зэрэг бас үлссэн л байсан л ах л та. Тэгээд том бийтэй юм шүү дээ. Тэгсэн чинь наадах чи орой идэв шүү дээ. Одоо идэж яах гээд байгаа юм бэ гэд Баатар хэлэхгүй. Би тэрийн сонсонгуудаа тесттэй ганцаа чи наатгаа байлгаж ил та орой идэв шүү дээ наатах чинь гэсэн чинь ганц зэрэг ганцхан өөрт нь ингэж аашлаад байна л гэж бодсон. Уурлал гараа явсан. Гараа явангуут нь за юу хийчихвэ? 2-3 өдөр үлдчихэд тах чинь жижигхэн юм дээр болоод нэг ингэж хэр чинь бид нэр бас нэг хин хинд нь эвгүй сэтгэл төрж байгаа. Тэгээд Баатар хотоор жоохон сууж хагаад юмч дуурч чаддгүй байж байж байгаа. Тэгээ ганц зэрэглөө ярьсан утсаа авдаг. Тэг маргааш нь ирээл бид нэр яг юу ч болоогүй юм шиг урдх ажиллаа бодоол юм а хийгээл явсан. Нүгээс ганц зөв Тэгэл за хоолоо нэвтэйхэн зохицуулдаг аргатай болж авъя гэл. Хож байгаа юм биш. Тэр гомонгоос нэгийг аваад тэгээд нэг мантон мууз, нэг мантуутай. Тэгээ илгэний нухстай авах. Яг таардаг байхгүй. Илгэний нухш талхтай аваад зүгээр талхан дээр төрхөж идэгчээсэн зүгээр шүлрүүгээ хийцэн чи лаахгүй махтааж юм шүлтэй болол хамаагүй гоё хоолж байгаа чи. Тэгэл хийц чинь яг тийм аргаараа тогтоол. Тэмцээний дараа 19-нд тэртлийнхээ юмнуудыг бүгдээрээ ярилцаад жоохон инээдж өрөх шиг болсон л та. Тэгээ хөвгөлтэй ч юм шиг санагдсан. Сүүл рүүгээ бид нэр амжихгүй болоод ирэхээр бүр их нойргүй ханах болчих штэ. Тийм чинь одоо жоохон нэг хүчээ сэлбэх маягтай нэг 24 цагийн 3 цагт нь 4 цагт нь ч юм уу унтдаг ч юм уу. Тэгжил хийчихсэн л таад байнга. Заримдаа тэгээд яалтчих ядраад бүгд нэг 5 6 цаг унтчихдаг гэсэн. Тэгээл 5 6 цаг унтчаал бүгдээрээ босч ирээл уурлал жоохон бүгдээрээ дотроо бүхэн хамаг хийх юм ажиллаа алдчихлаа гэд дотроо бүхэндэл яг бодоод тахад бүгдээрээ ядарсан байсан юм чинь тэгэл хэцүү л байсан л ах л та. Сачи. Хамгийн гол нь стаг нөгөө нойр их алддаг юм лээ. Тэгээд бүр хамгийн сүүлийн өдөр ингээ бүр цаг тулцсан хийх юм ажил их байдаг. Тэгээд би бас нэг мод зод зорвол ингээ хийсэн. Тэгээд сүүл рүүгээ бүр унтцсан ингээ бүр нүдэ настай ингээ модоо зороод хийсэн. Тэгээд аюу шидрэ харчаа бүр гайхаад өөшөө чи унтаад байгаа мөг ингээ бүр ингээ наваа дамгаж байгаа. Тэгсэн чи бүр унтчихсан. Тэгээд сэрээсэн чи бүр точчин дээр сэрж энэ тэрээд. Тиймэрхүү асуудал боллоо шүү дээ.
Гар удирдлагатай автомат удирдлагатай хоёрын дугуй байсан. Тэр дугуйг ингээд яг би яг даагаад авсан хийжсэн байхгүй. Тэгээд нэлээд хурдтай хийгээл байсан чинь гараа ингээд эвтэл ингээд юу нэрлүү нь оруулсан юм ааш ингээд ганд нэг юм хүрх шиг болоод харсан чинь ингээд дотор нь баг эргэлж ийсэн. Тэгээд таслагчаа шийдэл ингээд харсан чинь хоёр газраа махан гарцсан л тэгэл. Тэгээд таслагчаа босч унтраачаал. Тэгээд доош 0 ороод хүүд уусанд нэлээд байрал. Тэгээд яхаарахгүй бас нэлээд ядарсан мэдгчээл л дээ. Жохон цус алдаал ихсэн чинь сонирн болол. Чин тэр өдрийг баг унтаагүй маа. Өглөө 8 гэж яах вэ дээ. Би тэднийг жохон унтахгүй болохгүй маань тэгэл. Тэд их чээ 3 цаг унтсэрнээсээ баг 7-8 цаг унтцсан юм шиг аюу сэргийг байсан л дээ. Тэгэл босоод хурууга янзлахгүй бол агаарт байхгүй бол битүү байгаад хахаар бүр ингээд зөөлрөөд идэхгүй байх юм болоо гэд. Тэгээд доошоо задлаа тэгсэн чинь тэгэхэд нөө цонхоо хаагаагүй унтсан уу яасан шүн аюу даарсан баг. Тэгээд бүр дотор хүүт орцсон. Ерөөсөө халаацах. Тэгэл шатан дээр наран цуугаад даагаад дулаах хэдүүлээ. Нэг хараад инээлтэл ирсэн болсон. Йоо. Дийлбэж ямар хүн юм бэ гэхгүй. Арьс нь яг таслагчинд яга тасраагүй. Тэгээ арьс нь ингээд овоороод үлдсэн байсан баг. Тэгээ нөгөөтгөндөө сүрдийгээд нэ боотлонд ягаад зулгаагт айгүй өвдөцсөн баг. Тэгээд хайчилчих гэсэн чинь ганцаараа харсан чинь нэг л шээ. Мөнх зөрг рүү харж бас л шээ. Аашиг гэж хайчилчих гээд таашлуулах гэсэн чинь нэг л юу санагдал. Тэгэл за ажиллаж буруу харж байгаа л ярааж байгаа л ажиллаж та. Яаг зодорой. Яа болно. Яг тэмцээх эхлэлт өдөр өглөө бид 9 өнгөрөөгөл очиод хийсэн. Тэгээд очиод яг тэмцээнд орох хайгуу бэлэн болоогүй. Тэгээд хийх юмнууд их байсан. Тэгээд бүгдрээ гэрүүх төр ихээр бүгд маш хурдтай тэн дээр хийжсэн. Автомат удирдлагатай гар удирдлагатай хоёр явчих байсан байхгүй. Тэгээд яг өмнөх өрөөнд хэдхэн тавлагч ирсэн. Оройн дэлгүүр хаацаа өглөө дэлгүүр онгоох ордно тавлагч авчий гэж бодвол. Яг өмнөх оройн бол нэлээд цаг алдсан л даа. Яг уусаа яалтчгүй орж чадахгүй нэ гэдэг бас яг уусаа мэдрэгдэл. Яг тэр нээлт болоод хүмүүс үгэлээд шаа ингээл ороод харсан чинь ингээл багт хүчин төвч төрслөө гоё жигдэрсэн. Сэтгэл айгуу сонь ингээ баг л мэднээс нөлөөс чигрэх гал. Хоршоор бас мэдээж хөдөлсөн. Зүгээр л ингээл тусцсан гэж бодохоор л нэг сонин санагдсан л та. Жохоо уйтгарлал тэгэл хэдэн хоног нойргүй байсан болохоор янтраас унжсан. Тэмцээнд орохоос өмнө хугацаанд мөнгөгүй ч гэсэн гараараа нэг материалаа болгож бие хийгээд юм сураад алгашаад тэгээд энэ бүгдийг хийж яасан дараа тэмцээн дээр урамгүй байснаас биднийг жоохон үнэлсэн байна л дээ. Шилдэг итэг зүтгэлтэй гэж. Тэрэнд нь их баярлж байгаа л та. Жоохон гондоо байсан чинь гоё дээшилсэн.
Бүх багуудад нэг ижил төсөв гаргаж өгöd адилхан багцнуудыг жигд тараагаад бусад багуудад тэгээд за энэгээр нэг ийм юм хийгээтэй гэж шаардах юм бол манай баг бусад багаас ер нь илүү хийнэ гэж боддог л да.